Empop Entertainment News Entertainment мэдээлэл болгодыг та бүхэндээ хүргэж байгаа байлаа. Ингээд надтай хамт найруулагч Улаанбаатар чуулган захирал Мөнх сайхан танд энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэнд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Үзэгчдэд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Ямар гоё одоо орой гоё юм болох гэж байна. Ингээд Ичиг талаа зойрон хоёрын тоглолтыг ер нь ингэж та одоо мэрэгжлийн хэмжээнд одоо зохион байгуулж хийж байна. Энэ хоёр залуутайгаа одоо ажиллахад ямар байна? Өнөөдөр сүүлээр Ер нь бол одоо яг энэ цаг үеийн хамгийн одоо шилдэг дуучид нь үнэхээр Ичиг талаа зойрон хоёр байгаа. Тэгээд энэ хоёрын дуунууд айгүй хит болсон. Олон радио телевизүүдийн хит парадуудаараа өнөөс гадна бас YouTube-ийн хандлтаар хамгийн олон хандлттай энэ дуучид байдаг. Ер нь бол шинэ залуу дуучид тоглолтоо бас айгүй дөргөө хийхийг бодоод ч юм ингээд нэг тийм итгэхэ парти маягтай болгодог. Гэхдээ энэ удаагийн тоглолтыг бид нар бол айгүй strong тайзан дээр ямар байх вэ те яг энэ мэрэгжлийн өндөр түвшинд хийхийг одоо зорьсон. Тэгээд эндээ хүрээд энэ бэлэн болоод байна. Одоо үзэсгэлэл хэлээ. Шууд явна. Univision-ээр шууд дамжигдах юм. Тэгээд энэгээр ч гэсэн бас үзэж болно. Хөдөө орон нутагт болохоор бас шууд дамжигдж байгаа. Одоо хөдөө хот хөдөг ялгаа айгүйх арилцсан шүү дээ. Тийм болохоор бас энд яг болж байгаа үйл явдал орон нутаг гарах юм. Та энэ залуучуудаа хамтраад ажиллахад одоо танд мэдрэгдэж байгаа тийм гоё давуу талууд байна уу? Ер нь бол энэ хөгжим ер нь их залуулаг ягаад гэвэл сонсогч нь дандаа залуучууд байдаг. Цаг үе болохоор үеийн өнгөрөхөөр хүмүүс өөрийнхөө үеийнхээ хөгжмөнтэйгээ ингээд цуг хөгжрөө явждаг. Яг орчин цагтаа барьж байгаа хүмүүс нь дандаа залуучууд байдаг. Тэгэхээр тэр энерги бол мэдэгдэж байгаа. Ер нь бол одоо рок pop music бол шинэ халаагаа авж байгаа. Ягаад гэвэл одоо шинэ инди music гарч ирж байна. Одоо энэ дуучдыг бол рок pop-ийн дуучид хөгжимчд гэхээсээ илүү инди хөгжимчд. Эдгээр бол барууны бас яг тэр цагийн үеийн хөгжим дээр одоо өсч өндийж байгаа. Тэгэхээр тэр хэлбэр яг үнэхээр байдаг. Одоо энэ Hello Adele-ийн дуу бичлэг тавьсан юм шиг байгаа хэвээр. Одоо гоё дуурж байна. Ямар ч гоё дуулж байна те. Одоо Ичиг талаа дуулж байгаа шүү дээ. Ер нь бол амьд хөгжим талдаа би ажиллах дуртай. Ер нь бол дандаа сэтгэлийн одоо шууд хүний сэтгэлд хүрж идгээр чухал. Тийм болохоор ч гэсэн энэ тоглолт амьд хөгжим, амьд дууралт. Яг энд орж ирээд байж хахад маш гоё мэдрэмж байна те. Зүгээр л сайхан happy байна. За тэгээ таны дараагийн уран бүтээл дээр дахиад уулзъя. Цаг заваа гаргасанд баярлалаа танд. За баярлалаа. Телевиз үзэгчтэй ч гэсэн дараагийн энэ уран бүтээл хүрэлцэн ирээрээ та бүхэн хамгийн сайхнаа одоо мэдрүүлнэ шүү гэж хэлмээр байна. Одоо юм байгаа юм чинь оройн тоглолт дээр үнэхээр гайхалтай байх нэ. Та хоёртаа анхны тоглолт баярлалаа. Иргэн мөндөд үзэгчтэй, Empop-ийн үзэгчтэй та бүхэндээ амь тоглолтыг шууд хүргэж байна. Ингээд удахгүй болох Зойрын Ичиг талаа хоёрынхаа цоо шинхэн анхны энэ уран бүтээлд нь амжилт хүсгээр Empop хүрэлцэн ирлээ. Баяр хүргье. Баярлалаа. Баяр хүргье. За, чаналыг үзэж байгаа үзэгчдтэй өдрийн мэнд хүргье. Энэ өдрийн мэнд. За яаж ин ядарч ийн сэтгэл хэр байна? Гайгүй одоо бол угаасаа тоглолтын бэлтгэл хангалтчлаа. Одоо зэрэглээ хүлээж байна. Одоо юу ч болсон өнгөрсөн. Одоо гоё тоглолт тавих зэрэг арга байхгүй. За орой өстө бут авахд бэлэн үү? Бэлэн. Анхны тоглолт болохоор жоохон сандарч байгаа зүйл байна уу? Гайгүй. За энэ оройг залуучуудаа юуг мэдрүүлэх гэж та хоёр минь? Амьд хөгжим, амьд дуулалт тэгээд ийм амьд ийм харилцаа тийм гоё амьд харилцааг л мэдрүүлэх гээд байна. Тэгэхгүй одоо манай залуучууд партийн дээр очиод бүжгэлсээр байгаа таарч та одоо нэг хамт дуулна. Шал өөр мэдрэмж мэдрэх баха. Энэ мэрэгжлийн хүмүүстэй хамтарч ажиллаад тоглолтоо ихэд ямар байдаг вэ? Айгуу гоё. Нөгөө арын албандаа санаа зовхгүй зөвхөн нөгөө тоглолтын дуулах дээр бас санаа зовно гэж айгуу гоё байсан. Тэгээ ямар ч одоо залуучуудтай бас анхныхаа хамтсан тоглолтоо хүргэж байгаадаа амар баярлж байна. За энэ дууралтын дээр бол үнэхээр засархай гоё байна тийм. Баярлалаа. Тоглолтын дууралтыг Бомбар ах маань тохируулж байгаа тийм. За ямар ч байсан амлсан ясаараа хурж ирээд амжилт хүслээ оройс бутаагаарай. За баярлалаа. Танд бас амжилт. За тоглолтондоо бэлгэлдээ ороор.